бүгдээр дөнд адраад шүргцгөө чангаар халелуя. Сүнсийг минь тэр чөлөөсөн цусаараа нүглийг ялсан бидээ ичгүүри мэтэр авсан өвчнийг эдгэсэн гэдэг бидээ амен бидээ Токсулдэ өргий очнэзэн үхлийг асан миний амрагчан миний амрагчан миний амрагчан миний амрагчан амен сүнсийг мэдэрч өгсөн цусаараа нүглийг асан Bitide, hallelujah, bitide. İçguri metirafsan, uçdig idgesin ede bitide, hallelujah, bitide. Katutsan, toksul teorgi, Oceaneze nucleasa Milia Braxen Milia Braxen Milia Braxen Milia Braxen Milia Braxen Jesus Milia Braxen Сүсийг би тэрч өдөрөө тэр чангаар тунгалцгаая. Би тийдээ ичгүүри мэтэрасан өвчнийг идгэсэн гэдэг би тийдээ Toksulde orgi oçnete Miria Braxen Miria Braxen Miria Braxen Miria Braxen Miria Braxen Miria Braxen Ачааг минь авах би босон зогсон Өдийн оргил дээр бүжиглээ хаан тусыг хүлээрээ Ачааг минь авах би босон зогсон Өдийн оргил дээр бүжиглээ хаан тусыг хүлээрээ Ачааг минь би босон зогсон Өдийн оргил дээр бүжиглээ хаан тусыг хүлээрээ Ачааг минь Өдийн оргил дээр бүжиглээ хаан тусыг хүлээрээ Миний амрагчан Jesus миний амрагчан миний амрагчан миний амрагчан миний амрагчан миний
Халелуя. Бидний аврагч эзэн Есүс амьд байна. Халелуя. Бүгдээр өрсөлдөн бүх үндэсний, бүх ертөнцийн, бүх дэлхийн найдар болсон эзнийг тунгалцгаая. Итгэлээр шангаар тунгалцгаая. Есүс бүх үндэсний найдар, Есүс бүх зовгсдын тайвшрал. Та бол Тэнгэрийн найдварын их үндэс. Есүс харанхуй донд гэрээ, Есүс бүх амьдралын үнэ. Та бол газар дэлхийн бүхий гэрээ. Бидний төлөө амиа өргөөд гинжиг тасалж та амьсан. Бидний төлөө амиа өргөөд гинжиг тасалж та амьсан. Та бол бидний бүхий найдвар, та бол бидний үл ганхахад, та бол гэрээ бүх дэлхийн гэрэл түлхэж хаан. Та үхлээс амилж нүглийг ясан, их амрын хаан бидэнтэй хаан. Есүс та бол бүх үндэсний найдар болсон. Танд бид итгэнэ. Есүс бүх үндэсний найдар. Есүс бүх үндэсний найдар. Есүс бүх зовгсдын тайвшрал. Та бол Тэнгэрийн найдварын их үндэс. Есүс, Есүс харанхуй донд гэрээ, Есүс бүх амьдралын үнэ. Та бол газар дэлхийн бүхий гэрээ. Бидний төлөө амиа өргөөд гинжиг тасалж та амьсан. Бидний төлөө амиа өргөөд гинжиг тасалж та амьсан. Та бол бидний бүхий найдвар, та бол бидний үл ганхахад, та бол гэрээ бүх дэлхийн гэрэл түлхэж хаан. Та үхлээс амилж нүглийг ясан, их амрын хаан бидэнтэй хаан. Есүс та бол бүх үндэсний найдар болсон. Та бол бидний бүхий найдвар, та бол бидний үл ганхахад, та бол гэрээ бүх дэлхийн гэрэл түлхэж хаан. Та үхлээс амилж нүглийг ясан, их амрын хаан бидэнтэй хаан. Есүс та бол бүх үндэсний найдар болсон. Танд бид итгэнэ. Танд бид итгэнэ. Танд бид итгэнэ. Танд бид итгэнэ. Амен. Танд бид итгэнэ. Танд бид итгэнэ. Бүгдээр хамт итгэдээр тунгалцгаая. Танд бид итгэнэ. Илүү чангаар дуудаа өргөхдөө. Танд бид итгэнэ. Есүс танд бид итгэнэ. Бүхэд итгэнэ. Танд бид итгэнэ. Итгэнэ. Танд бид итгэнэ. Бидний төлөө амиа өргөөд гинжиг тасалж та амьсан.
аймаа өргөөд гинжиг тасалштай миний төлөө аймаа өргөөд гинжиг тасалштай миний төлөө аймаа өргөөд гинжиг үдэтэрөө гарасан гадус миний төлөө аймаа өргөөд гинжиг тасалштай сан бидний төлөө аймаа өргөөд гинжиг тасалштай Тавод бидний мөнхийн найдвар Тавод бидний үл ганхахад Тавод гэрэл бүх дэлхийн гэрэл түлэгч Та үхлээс амилж нүглийг элсэн их амрын хаан бидэнтэй хамт Есүс та бол үндэсний найдвар болсон тань бид итгэнэ Гарцгүй мэд газар гарах замыг таазана харалгаа бахуй харин эзэн замыг зан миний хөтөж тэгэрч ортуулаач өдөр болгон харин хүчээ замыг зана Гарцгүй мэд газар гарах замыг таазана харалгаа бахуй харин эзэн замыг зан та миний хөтөж тэгэрч ортуулаач өдөр болгон харин хүчээ та замыг зана эзгүй талаш та намайг өдөрдө эсэн зүлдэж та намайг жолооно Тэгэр дэлхий устаач таны үг хивэрүүлнэ өнөөдөр та ширийг бүтээ Гарцгүй мэд газар гарах замыг таазана харалгаа бахуй харин эзэн замыг зан та миний хөтөж тэгэрч ортуулаач өдөр болгон харин хүчээ та замыг зана Гарцгүй мэд газар гарах замыг таазана
харилгаан байх үе харин эзэн замыг зан та миний хүтүж тэгвэр шөртөө артудаа өдөр болгон харин хүчээр та замыг занаа Эзгүй таларч та намайг үргэлжлэн эсэн сүлдэж та намайг жолооно Игэр дэлхийн устамж таны үг хивээр үлдээ Өнөөдөр Эзгүй таларч та намайг өдөрлөн эсэн сүлдэж та намайг жолооно Игэр дэлхийн устамж таны үг хивээр үлдээ Өнөөдөр та шиний Эзгүй таларч та намайг өдөрлөн эсэн сүлдэж та намайг жолооно Игэр дэлхийн устамж таны үг хивээр үлдээ Өнөөдөр та шиний бүтээн Замыг та занаа харилгаан байх үе харин эзэн замыг зан та миний хүтүж твэрч өртөлж өдөр болгон харин хүчээр та замыг занаа замыг занаа Тийм эзэн минь та бол замыг заадаг эзэн Өнөөдөр амьдрал гарцгүй мэт байсан ч эзэн та бидний зам эзэн та бидний ам ба үнэ юм Биднийг өдөртөн дагуулаач хамтын чуулганыг өрөөгөөч бидний амьдрал нэгүслээ булгаж өгөөч Бүгд хамтын их чанга дугаар залбирая цуглааны өргөө залбирая төмийн халаалт болон цэвэр өврийн шугамын холболт болон барилгын өргөтлийн төлөө чуулганы сэргэлтийн төлөө энэ газрын эзний өдөртөмж дүүрэн байхын төлөө хамтын эзнийг чангаар дуудаад залбирая бүгдээрээ эзэн гэд 3 удаа дуудаад чанга дугаар залбирцгаая эзэн
Таньда баярлалаа. Эзэн минь тань газар өөрийн чуулганыг байгуулж, ಈ чуулганаар дамжуулан алдаршихыг хүсэж, ивэл нэгүслээ өгч байгаад баярлалаа. Эзэн бидний амьдралд аваа 408 завхис хаагдсан гарцгүй мэт байсан ч эзэн та бидэнд гарах замыг заадаг, биднийг удирддаг эзэн билээ. Хамтэнтэй чуулган дээр аваа таны удирдамж байг, таны хөтлөн дагуулалт байг, танаас ирэх сүнслэг сэргэлт байх болтугай эзэн минь. Эзэн бидэнд өгсөн алсын хараа биелэж, амийн ус энэ газраас урсаж, эзэн олон хүн ирж аврагдах чуулган болгон та босгон байгуулах болтугай. Танд бүх алдрыг өргөж, хамтэнтэй цуглааны 11 цагийн мөрөглийг таны мотор даатгаж их эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Амен эзэн минь. Амен. 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 Бүгд хамтдаа итгэлийн тунхагийг хамтдаа тунхаглая. 3 Би газар тэнгэрийг бүтээгч төгс хүчит бурхан эцэгт итгэдэг. Ариун сүнсээр олдож онгон Мариас мэндэлсэн. Понти Пилатын дор зовж авсан. Цовдлогдсон нас барж оршуулгадаад үхэгсдийн орон руу яваад 3 дахь өдрөө үхлээс дахин амилсан. Тэгээд мөнхийн ус руу одож төгсчд бурхан эцгийнхээ баруун гарт заларсан. Тэндээс өгсөн амьд бүх хүнийг шүүхээр ирэх түүний цорын ганцхүү бидний их эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гмийн уучлал, биеийн дахин амьдралт болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Амен эзэн минь. Амен. За бүгдээрээ сууцгаана уу? Хамтдаа эзэн миний эзэн магтаалыг хамтдаа дуулаад эзэнд бэлтгэсэн өргөлөө өргөцгөөе. За бүгд хамтдаа өргөлтэйгээ цуг залбирлыг бас эзэнд өргөё. Эзэн та биднийг өрөөгөөч, биднийг удирдах өгөөч. Хамтэнтэй чуулганыг та улам бүр өсгөж үржүүлэн та дүүргэж өрөөж өгөөч. Бүгд хамт залбирсан сэтгэлээр өргөлөө өргөөд магтцгаая. Халелуя Иесус. Эзэн минь миний эзэн бурхан таны дэлэн хүндлээ. Эзэн таны хайрлах сэтгэлийг минь зөвхөн тал мэднэ. Хагланд барих нэнд сав байхгүй танд дөрөв айхлон тосч үгүй. Өөрийнхөө төрхөөр намайг таарлаач шин сүнсийг надад сутган өгөөч. Эзэн минь миний эзэн бурхан минь таны дэдлэн хүндлээ. Эзэн таны хайрлах сэтгэлийг минь зөвхөн тал мэднэ. Зовлон донд тэнүүчлэн зүрхсэт хэлмээ. Эзэн тань руу хүрч чадахгүй. Татхад харахгүй ивэн хараараа. Та өөрийн замаар алхуулж өгөөч. Эзэн минь миний эзэн бурхан минь таны дэдлэн хүндлээ. Эзэн таны хайрлах сэтгэлийг минь зөвхөн Хаглаад мэднэ. Хаглаад барих нэнд сав
зүгийж өөрийнхөө төрхөөр намайг таурдамж шин сүнсийн надад цутган өгөөч эзэн минь миний эзэн бурхан минь таны дэдлэн хүндлэе эзэн таны хайрлах сэтгэлийг минь зөвхөн тал мэднэ. Их эзэн минь таньда баярлалаа. Үхээс аргагүй байсан нүгэлт биднийг аварч загалмаагаар өөрийн хайрыг бидэнд өгсөн таньда талархаж байна. Таны тэр агуу хайрын хариуд бид таныг адилхан хайрлахыг хүсэхдээ энэхүү өргөлүүдийг таньда өргөн барьж байна. 11 эсний өдөр хүүхдийн чуулган илгээлт ба талархал барилгын онцгой амлалтын өргөлүүдийг өргөн барьж байна. Эзэн минь та таалан сойрхон хүлээж аваач. Ялангуяа барилгын амлалт өргөсөн хүмүүсийг та өрөөн ажиллаач. Эзэнд амлснаа биелүүлдэг итгэмжит хүмүүс болгон өрөөж ажиллан нэгүсэх болтугай. Бидний гарын нөөцийг та өрөөж 30 60 100 дахин нэмэгдүүлж аливаа сайн үйл бүрийн төлөө юм болгонд элбэг баян байх ивэлийг бидэнд зөвшөөрч нэгүслээрээ биднийг удирдах болтугай. Таньда бүх алдрыг өргөж хамтын туй цуглааны итгэгчдийн өргөлийг өрөөж таньда даатгаж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Халелуя. Амен. Бидний эзэн бол сайн бурхан юм аа. Бүгд хажуудлын үндэ хэлдэ. Эзэн танд маш их хайртай шүү. Түүнд үргэлж итгээрэй. Амен. Амен. За, бүгд хамтдаа найрал дууны багийн алдрын магтаалыг эзэнд өргөсний дараа од суран ахлах маань төлөөлөн залбирал хийж өгнө. бол миний хончин надад дутах зүйл үгүй. Ургамал ногоот бэлчээр тэр намайг хэвдүүлж, усны дүлгөөн тийш тэр намайг хөдлөн, амин сэтгэлийг минь тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө та дүвзийн замаар намайг хөдөлдөг.
Өвлийн харахыг хөндийг туулсан ч хор муугаас би үлээн. Та надтай хамтагаа тайвшруулал минь таны таяг таны саваа билээ. Өснүүдийн минь өмнө та надад ширээ засжээ. Өөрийн минь толгойг досоор бас тосолжээ. Сайн сайхан аяг минь дүүрч болох нам сайн сайхан игээд хайр инрэлтэн насан туршид минь намайг давтаяа дагна. Эзний өргөнд би мөнхөд оршин суун. 아멘. 아멘. эзэн минь. 아멘. Оргүй хоосноос орчлон дэлхийг бүтээсэн төгс хүчит ариун эзэн бурхан танд талархлыг өргөн залбирч байна. Эзэн минь ээ, та үнэхээр энэ газарт нэгэн таны оршихуй дүүрэн байж өгөх болтугай. Эзэн минь үнэхээр таны ариун сүнсэнд талархан залбирч байна. Эзэн та сул дорой биднийхээ алдаа зөрчил гим нүглийг уучлан өршөөх болтугай. Эзэн таны ариун энэ өдрийг эзэн бид бас зүрх сэтгэлдээ ариунаар сахиж чадхад та хүн нэг бүрийн зүрх сэтгэлд эзэн та оршин байж өгөөрөө эзэн минь ээ. Наашаа ирсэн хөл нэг бүр эзэн таны дотор ёроолтойе эзэн минь ээ. Тандаа талархаж байна эзэн минь ээ. Тандаа би бас энэ цаг мөчид Монгол улсынхаа төлөө эзэн минь талархан эзэн танаасаа гуйн тандаа өргөн залбирч байна. Та Монгол улсын минь дар өөрийнхөө нүрийг гэрэлтүүлж нэгүүлсэнгүй байж амар тайвныг өгж эзэн минь үнэхээр эзэн минь та бэлхаа гэж бас сүнслэг өрөөдийг та цутгаж өгөөч эзэн минь ээ. Та энэ Монгол улсын эзэн болж өгөөч эзэн минь ээ. Тандаа үнэхээр талархаж байна эзэн минь ээ. Та үнэхээр эзэн Монгол улсын маань үнэхээр бас төрийн тэргуунд байгаа эрх мэдэлтэн болон төрийн 3 өндөрлөг бас үнэхээр тэр бүхий л шат бүрд байгаа албат нэг бүрийг эзэн тас өрөөж өгөөч эзэн минь ээ. Эзэн таны ариун сүнсээр хөтлөгдөн явах та тэдгээр хүмүүсийн зүрх сэтгэлтэй ажиллаж өгөөч. Таны өмнө эзэн минь гимшиж эзэн таныг таньж мэдхэд таас туслаач эзэн минь ээ. Тэр газруудад ажиллаж байгаа итгэлийн бас ахан дүүс нэг бүрээр дамжуулан эзэн тэр газар эзэн таны гэгээ гэрэлтэх болтугай эзэн минь ээ. Бас орон нутаг болон сум дүүрэг гэдэг эзэн бүхий газруудад эзэн таны оршихуй үнэхээр таны үнэхээр хаанчлал байх болтугай эзэн минь ээ. Танаасаа гуйж эзэн тандаа өргөн залбирч байна. Та өрөөн гэдэгт итгэж байна. Эзэн тандаа бас Христийн бие болсон бүхий чуулгануудын төлөө бас баярлалаа эзэн минь ээ. Энэ чуулган нэг бүрт байгаа эзэн таны хайртай үнэхээр хүүхдүүд боол залцнаар бүрийг эзэн тас өрөөж өгөөч эзэн минь ээ. Ариун сүнсээрээ та хөтлөн удирдах эзэн таны хаанчлалын төлөө үнэхээр зогсошгүйгээр тууштай явахт нь эзэн үнэхээр таны алдрыг үнэхээр тэлхэд таас туслаараа эзэн минь ээ. Бүхий л байгаа газар нэг бүрд нь үнэхээр орон нутагт байгаа болон үнэхээр бүхий л газруудад байгаа чуулган нэг бүр дээр эзэн таны ариун сүнсний үнэхээр дүүргэлт үнэхээр үргэлж дүүрэн байх болтугай. Эзэн минь тандаа бас хамтын туяа чуулганаа ч гэсэн даатхан залбирч байна. Хамтын туяа чуулганы минь дээр эзэн таны оршихуй үнэхээр үргэлж дүүрэн байж өгөөрөө. Та өрөөж өгөөрөө. Хийж байгаа үйлчлэл нэг бүр эзэн танд алдар байх болтугай эзэн минь ээ. Үйлчлэл нэг бүрийн дээр эзэн үйлчилж байгаа хүн нэг бүрийн дээр эзэн таны үнэхээр гайхамшигтай үнэхээр ивэл нэгүүлсэл байх болтугай эзэн минь ээ. Та өрөөж өгөөрөө. Та ивэж өгөөрөө. Та өөрийн хайрыг та дүүргэж өгөөрөө. Хүн нэг бүрийн дотор эзэн таны хайр гэрэлтэх болтугай. Тандаа талархан залбирч байна. Эзэн тандаа бас дүү чуулган болох Солонгост хамтын туяа бас дэлхийн давс чуулганаа өргөн залбирч байна. Тэдгээр чуулгануудын дээр таны үнэхээр эзэн минь бас сүр хүч яруу алдар байх болтугай. Эзэн минь үнэхээр бас тэгээд тэнд үйлчилж байгаа пасторууд болон ахлагч нар нэг бүрийг эзэн та өөрийн тослогоогоор тосолж үнэхээр эзэн үнэн зөвийн замаар эзэн олон хүнийг үнэхээр эзэн минь таны аврал руу хөтлөхөд та тэдгээр хүмүүсийн дээр үнэхээр гайхамшигтай өрөөлөө та дүүрэн буулгаж өгөөрэй эзэн минь ээ. Тандаа талархаж байна. Эзэн тандаа бас
Энэ мөрөгдлийн цагийг бас даатган залбирч байна. Инքը пастраар минь дамжуулан эзэн таны гайхамшигтай үг, хүнийг бүрийн зүрх сэтгэлд эзэн сийлэгдэн үнэхээр эзэн минь суух болтугай. Тэр үгийн дагуу бид үнэхээр бас өөрчлөгдөж, шинжлэгдэж, гимшиж үнэхээр өөрсдөө бас эргэн таньж мэдэж, үнэхээр эзэн таны дотор илүү бас үнэхээр өөрсдөө үнэхээр ойлгож ухаарч чадхад туслаарай. Бас энэ ухаарлаар дамжуулан бусдад үнэхээр эзэн энэ ухаарлыг мэдүүлэхэд эзэн та биднийг удирдан чиглүүлэх болтугай. Бүх зүйл танаас ирдэг, бүх зүйл танд байдаг учраас зөвхөн танд л даатгах байна эзэн минь. Баярлалаа. Энэ цагийн төлөө талархаж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Халелуя. Амен. За өнөөдөр бидэнд өгсөн эсний үг нь дуулал 23 дугаар бүлгийн 1-ээс 6 дугаар Библи байна. Бүгд хамтдаа чанга тунхаглаад слайдн дээрээс уншия. 3 Эзэн бол миний хончин, надад дутах зүйл үгүй. Ургамал ногоод бичээр тэр намайг хэвтүүлж, усны дүлгөөн тийш тэр намайг хөдөлнө. Амин сэтгэлийг минь тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө та зүвтийн замаар намайг хөдөлдөг. Үхлийн харанхуй хөндийг тулсан ч хор муугаас би үл айн. Та надтай хамт агаад тайвшруулал минь таны сава, таны таяг билээ. Өстнүүдийн минь өмнө та надад ширээ засчээ. Өөрийн минь толгойг тосоор бас тосолжээ. Аяг минь дүүрч бэлхнам. Сайн сайхан хийгээд хайр инрэл тань. Насан туршид минь намайг лавтаяа дагна. Эзний өргөөнд би мөнхөд оршин суунаа. Амен. Амен. За өнөөдөр эзэн бол хончин гэсэн сэдвээр хамтдаа эзний үгийг харцгаая. Халелуя. Халелуя. Амен. Амен. За өнөөдөр бас манай цуглаанд бас тийм ээ одоо Амра пастор маань ирсэн байна. Хамтдаа мөргөл өргөж байгаа. Номлолын дараа бас тайлбар Библийн танилцуулга байгаа. Өдөр Амра пастортай баярлалаа. Бас манай гинах маань бас та одоо тий тайлан хийх болно. Хоёрын эрхэм хүндээ баярлалаа гэдээ далгаад шээ. Хамтдаа байгаадаа маш их баярлалаа. Эзэн таны миний хончин гэдэгт итгэж байна. Амен. Эзэн таны миний хончин гэдэг нь та бид түүний хонин сүрэг гэдгийг зааж өгч байгаа. Амен. Тэгэхээр эзнийг хончин гэж хэлж байгаа энэ одоо илэрхийлэл хуучин гэрээн дээрч, шин гэрээн дээрч илбэг тохиолддог байгаа. Та нар нэг ийм зураг харсан тийм ээ. Бяцхан хургийг ингэртээ тэврээ зогсож байгаа Есүсийн тухай уран зураг, Есүсийг одоо дүрсэлсэн зургуудыг та нар олонтой харсан байгаа. Яг л одоо тий алдагдсан хоньны араас явж байгаа хончин шиг эсвэл бяцхан хургийг олоод инхрийлэн цээжиндээ тэрвэрч байгаа хончин шиг тийм ээ эсвэл шин гэрээ Библи юу гэсэн бэ? Би бол сайн хончин хондийнхаа төлөө амиа яадаг вүлээ өгдөг амиа өгдөг тийм ээ гэж одоо Есүс өөрийгөө сайн хончин гэж хэлснээр Библи даяараа бурхан бол хончин юмаа гэдэг агуулга явж байгаа. За хонь гэдэг амьтан нь амьдтын дундаас хамгийн чадвар муутай гэж тооцогддог. Богинохон дөрвөн хөлтэй учраас араат нь ирэхэд хурдан хол гүйж чадахгүй. Бас хонь нь дөнгөжл урдах газраа харах богинохон хараатай харлах нь учраас толгой өрг нь холын барааг ширтэж тийм ээ чимээ анир сонсож араат нь ирэхэд зүхтах чадвар муутай. Бас тэглээгээд араат нь ирэхээр тулалдах хурц эвэр хоньнд байгаа юу? Байхгүй. Жижигхэн мухар юм хонинд байж идэг тийм ээ. Ер нь бол хонь олвол яах вэ? Араатан буюу чон ирэхэд гэд чононд баригдах өөхөн бөмбөлөө арга сэгсэх байгаа тийм ээ. Чон бол хонь бол үнэхээр одоо өөрийгөө хамгаалах чадваргүй ийм одоо амтны одоо хамгийн тод жишээ юм аа. Гэтэл Библи буюу бурхан очиж хоньтой бидрийг зүйрлдэг. Яагаад хонь гэж? Дээр үд нэг цуглаанд нэг шинэ хүн ирсэн. Тэгээд тэр хүнийг эс туваарлангуудаа эсийн бүлгийн нэг одоо настай эгч. Одоо чи хонь энэ хүний хонь болсон шүү. Хончлуулаарай гэсэн чинь намайг хонь гэж хэллээгээд уурлаад сүмдээ авах болцсон гэсэн. Хонь гэж өөрийг нь хэлүүлэх хүмүүс тийм ч их дуртай байдаггүй. Гэтэл Библи биднийг хонь гэж хэлж байгаа. Тийм ээ? Ингэж хонь гэж биднийг хэлж байгаа. Сатан ба энэ дэлхийн гим нүгэл ба уруу татлагын өмнө бид нар яг л хонь шиг сул дорой гэсэн үг. Тийм ээ? Сатаны бузар мөгийн сүнс, гим нүгэл, шунал, гомдлол, үл уучил, уур хилэн бид нар дээр нөмрөөд ирэхэд бид нар хонь шиг яадаг уу? Гэд
баригддаг. Тэгээд эслүүлээд өөрийн мэдлгүй уурлаад, гомдоод, бухимдаад, шуналтаад ертөнцлөг үнцнийг хөөгөөд давхичих сул дорой оршихуу шүү. Үүнийг хязээж битгий мартаараа гэсэндээ Библи биднийг юу гэсэн байх нь вэ? Хонь гэж хэлсэн байгаа. Хажуудлын өндөө хэлтэй би хонь юм аа. Би үнэхээр хонь шиг сул дорой нэг юм аа. Амен. За тэгвэл хонинд хамгийн хэрэгтэй юм бол хончин. Бид нар бол малчин одоо арт түмэн байгаа. Бид нар хонь хариулахыг мэддэг. Хонийг хончингүү, малчингүү бэлчээр хизээж гаргадаггүй. Маш сандраад яарад бушууган шиг хонинд аяв, хончин сүйд боллоо, чон дайрлаа, хурдл гээл те. Гэлс ингээл араас нь одоо хүүхдээ мордуулж байгаа. Хөдөө би бага насндаа очиход тийм л үзэгдэл малчны хотонд явагддаг. Тэгэхээр хонинд туйлын хэрэгтэй оршихуй бол хончин. Сайн хончин нь хонин сургийг тарга твэрийг авахуулан өсгөж үржүүлээд мянгат малчин болдог. Гэтэл муу хончин яадаг вэ? Хонин сургийг зуд турханд өхүүлээд, тураагаад, өсгөөд сүргийн тоо толгойг хорогдуулаад ингээд хонийг одоо сайн арчилж чадахгүй муу хончин ийм одоо алдаа гаргадаг. Тэгвэл бид нар бол хонь. Бид нарт ч юу хэрэгтэй вэ? Хончин хэрэгтэй. Манай хончин ямар хончин блэ? Сайн хончин. Учир нь бидний төлөө загалмаа дээр амиа өгөөд үхээд бас амьсан сайн хончин. Тийм учраас бид нар сайн хончноор хончлуулж байгаа учраас заашгүй бидэрт ямар үр дүн гарах вэ? Тарга твэрийг авсан, өсөж үржсэн, өнөр өтгөн болсон, өрөөгдсөн ийм одоо тий үхэлшгүй их үр жимс бидний амьдралд байх учиртай юм аа. Гэтэл асуудал хончиндөө байгаа биш, хониндөө байгаа. Хонь боловч ямаа шиг ааштай. Хоньны арьстайч дотроо ямааны сэтгэлтэй. Тийм учраас байнгын гэд уул руу өөр тийшээ явдаг учраас л бид нар эзэн миний хончин дутх зүйл надад нэгэхэн ч өгөө гэж хэлсэн ч яг начир дээрээ тэрч байхгүй, энч байхгүй, тэгэж болохгүй, ингэж болохгүй гэдэг түмэн төрлийн бодлоор эзэмдүүлсэн байж байгаа. Библи Бурхныг олон янзаар нэрлэж байгаа. Бурхныг нэрлсэн хамгийн агуу том нэрний нэг бол бүтээгч юм. Бурхан бол бүтээгч. Бүтээгч гэдэг нь сансар, огторгуу, галактик, нарны аймаг, юмс үзэгдэл, хүмүүс бидний дотор байгаа бичил ертөнц, бидний нүдэнд харагдах асар том ертөнц бүгднгийн Бурхан бүтээсэн гэсэн үг. Тэр бүгдийг бүтээсэн бүтээгч Бурхан гэдээ бид нар бүтээгч Бурхан гэдээ ярихаар сүрддэг, эмээдэг, биширдэг. Гэтэл тэр бүтээгч таны миний хончин. Бурхныг хончин гэд ярихаар хамаагүй ойрхон дотн яг хажууд яг дэргэд байгаа юм шиг мэдрэмжийг бидэнд төрүүлдэг. Тийм учраас Библи Бурхныг зөвхөн данганц бүтээгч гэж нэрлээгүй, бас хончин гэж нэрлсэн нь танд зайлшгүй хэрэгтэй. Яг дэргэд чинь байж таныг хариулахгүй бол болохгүй. Тийм одоо нэг юм а гэдгийг биднэрт зааж өгч байгаа юм аа. Амен уу? Амен. Дуулал номны 23 дугаар бүлэг бидний хамгийн сайн мэддэг дуулал байгаа. Хамгийн алдартай дуулал. Дуулал 23-ыг цээжлээгүй хүн гэж бараг байдаггүй. Бүх дэлхийн бүх христчид дуулал 23-ыг бараг бүгдээрээ цээжээр мэддэг байхаа гэж бодож байна. Манай хамтын төв суглааныхан ч гэсэн ялгаагүй цээжээр мэдж байгаа байх. Амен уу? Амен. Хэрэг цээжлээгүй байвал цээжлээрээ. Энэ бол үнэхээр гайхалтай дуулал шүү гэдгийг хэлмээр байна. Юу гэж хэлсэн бэ? Эзэн бол миний хончин. Надад дутх зүйл үгүй. Тэгэхээр энэ дуулал 23 бол яруу найраг буюу шүлэг байгаа. Шүлгээр номлох амархан биш. Яагаад гэвэл шүлэг хэвээрээ байж ээж тухайн хүний үзэл бодол ертөнцид уусаж орж сүлэгдэж тэр хүнд ухаарл өгдөг онцлогтой. Гэтэл шүлгийг нэг үрслэн задлаад, англиад, 1 2 3 гэж дугаарлаад, логик дараалтаа оруулчвал шүлэг биш болчихно. Тийм ээ? Тийм учраас шүлгээр номлох хэцүү, шүлгэнд олон төрлийн тайлбар үгүй, харин шүлгийг бид бясалган тунгааж, түүгээр дамжих Бурхны дуу хоолойнд сүлэгдэж, бидний амьдрал, бидний үнцэн өөрчлөгдөж яадаг эд шидтэй ийм одоо Библийн хэсэг бол яруу найраг байгаамаа. Амен уу? Бид нар дутх зүйл үнэхээр байхгүй байгаа юу? Бага, тий?
Та нар шудраг байна. Амен. Бид нар дутх зүйл эзэн бол миний онч дутх зүйл нэг ч үгүй гэхээр бид нар амен гэдэг ч цаана нөө амен гэж хэлж яадаг. Надад дутх зүйл зөндөө байна. Зөвхөн дутх зүйл гэ материалын зүйл биш. Хайраар дутж гин, халамжаар дутж гин, анхаарлаар дутж гин, намайг тоохгүй байна, ойлгохгүй байна, дэмжихгүй байна, хүлээн зөвшөөрөхгүй байна. Санхүүгээр дутж гин те, ашиг орлогоор дутж гин. Бид нар үргэлж ямар нэгмээр дутдаг учраас цаанаа бид нар дандаа нөө амен гэж хашгирч яадаг бөгөөд наана амен гэж хэнэггүй царайлдаг. Энд л бидний хамгийн гол асуудал байгаамаа. Хайр тахтуу нар минь ээ. Эзэн бол бидний сайн хонч юм аа. Тиймээс дутх зүйл биднэрт байхгүй. Нэгэхэн ч үгүй юм аа. Амен уу? Бүгд хамтаа тунхаглая. Амен. 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 Эзэн бол миний сайн хонч учраас дутх зүйл надад нэгч байхгүй. Амен. Амен уу? Амен. За тэгвэл хэрхэн дутх зүйл нэг ч үгүй амьдрах юм бэ? Хэрхэн бүх юмар дүүрэн амьдрах вэ? Хариулт нь 100% бурхан төвтэй амьдрал. Дагаад хэлээ 3 100% бурхан төвтэй амьдралаар амьдрал дутх зүйлгүй байна. Эзэн бол миний онч дутх зүйл надад нэгэхэн ч үгүй гэж байгаа энэ үгийг биднэрт амсаж мэдэрсэн үе байдаг. Бид нар хизээ энэ үгийг амсдаггүй гэхээр ивэл авах үедээ. Ивэл аваад бурхантай уулзаад бурхнаар дүүрээд ирэхээр бидний сэтгэл дүүрэн болчихдог. Бид нар гомдлол алга болчихдог. Үл уучлал алга болчихдог. Хэнийг ч харсан хайрламар санагдаад хайр дүүрэн болчихдог. Бүгдийг ойлгоод, бүгдийг уучлаад, бүгдэд итгээд, бүгдийг далдлаад бид нар бүх зүйлээр дүүрээд ирдэг. Ягаад гэвэл би ивэл авсан. Би бурхнаар дүүрсэн учраас бүх юм дүүрэн байгаа. Гэтэл ивэл мань буугаад багсаад хорогдоод ирэхээр бидний сэтгэл дүүрэн байха болдог. Сэтгэл дундуур. Сэтгэл зовиртай. Үргэлж ямар нэг юм дутуу, ямар нэг юм гомдлолтой болдог, тийм ээ? Уучлал байхаа болдог, үл уучлал бий болж эхэлдэг, үзий ядалтууд бий болно, хардалт дургуутсал бий болно, ховжив ярьж эхлэн. Энэ ертөнцийн зүйл ямар их надад дутуу байгаагаас болоод бид нар шуналт эзэмдүүлнэ, шуналтаа болдог. Гар утсаа унтрах ёстой шүү манайхаа. Гар утсаа мөргөл эхлэхээс өмнө дуугийн багсгана. За би энийг хэдэн удаа хэлэх ёстой вэ? Манайхаа гар утсаа дуугийн багсгана шүү. Ингэж бид нар яадаг вэ гэхээр тийм ээ? Ивэл маань багсахтаа зэрэгцээд бидний амьдрал бурхан дотор дутх зүйл үгүй гэж хэл энэ үзэл бодол маань өөрчлөгдөж эхлэх бөгөөд яг энэ завсар сатаны дотор мөн сүнс бид нар руу нэг зүйлийг шургуулдаг. Тэр нь юу вэ гэхээр үн цэнийн өөрчлөлт. Бурхан бидний амьдралын төв болвол бид нар 100% бурханлаг үн цэнээр бурхан миний хувьд хамгийн үнэтэй нь болж амьдрдаг байна. Ивэл авсан үедээ тийм байна. Гэтэл ивэл багсаад ирэхээр бид нар тийм завсар гарангууд сатан бурханаас илүү үнэтэй зүйл байгаа штэ. Бурхан яах вэ? Бурхан л юм байгааз илүү чухал зүйл чинь энэ штэ гэд өөр зүйлийг сургуулангууд бид нар үн цэнийн шоконд ортог. Үн цэнийн зөрчилдөөнд дотор маань үн цэнийн мөргөлдөөн бий болно. Бурхан үнэтэй юм уу? Мөнгө үнэтэй юм уу? Бурхан үнэтэй юм уу? Нэр алдар чухал юм уу? Бурхан үнэтэй юм уу? Үр хүүхэд чухал юм уу? Аль нь чухал юм бэ? Хоёулаа чухал. Тэгээ бурхантай явах уу? Хүүхдийн хараас явах уу? Бурхантайгаа явах уу? Мөнгөө хөөх үү? Гэд бид нар үн цэнийн мөргөлдөөнд яваад бидний дотор гадын зурвалсын зэвсэгт мөргөлдөөн биш, үн цэнийн мөргөлдөөн дотор маань бий болоод утаа багсан дундуур хүн болдог. Тэгээ эзэн миний ончин дутх зүйл үгүйгийн гут амен гэсэнс цаанаа дотроо нөө амен үгүй тийм биш ээ дутаад байна болохгүй байна гэдэг сэтгэлийг тээжэдэг байна. Бурхан төвтэй амьдралаар амьдрахын тулд үн цэнийн өөрчлөлт болсон байх ёстой юм аа. Миний амьдрал юу үнэтэй вэ? Юу чухал вэ гэдэг дээр жинхэнэ үзэл бодлын төвчний өөрчлөлтүүд гарсан байж ижил бид нар 100% бурхан төвтэй амьдралаар амьдрч чадна гэсэн үг. Өчигдөр би маш удаан хугацааны дараа ууланд гарлаа. Тархиан амраая гэж бодоод уул руу гарсан. Тэгээ уул руу ингээд босоод шууд
машинаас агаал уулын бэлд очил цаашаа алхаал явсан чинь янзын гоёс агаар гоё тэ ингээл цэлмэг тэнгэр цас орчихсон хүмүүс бас зөндөө явж исэн хантай. Тэгээ ингээл яваал уулын дунд хүрээл дээшээ мацх тусам хөл өвдөөл амьсгаадал ядраал бие дахаа болиол ихэлсэн. Тэгээд бутсан. За энэ зэрэгтэй явсан бол болоо штэ. Энд жоохон сууж байгаа буцдсан билүү? Өөрийгөө стресстүүлэн байж явах хэрэг байна уу? Ууланд гарсан хэрэг гарахгүй үсттэй. Ингэсгэж жагаад буцдаг ч юм билүү гэж бодоод түр зогсоод доошоо хараад ингээ хараа зогсчихсэн чинь гинт ариун сүнснээс нэгэн бодол мэдрэмж надад төрсөн. Ямар бодол төрсөн бэ гэхээр ариун сүнс надад бодлоор дамжуулан ингэж хэлсэн. Амьдралын оргил дээр гарахад хитгэн алхам дутуу байхад шантраад амьдрахаа болох уу? Итгэлийн замаар алхаад тэр өндөр оргил болох тэнгэрийн улс руу явж ягаад хитгэн алхам дутуу байхад шантраад тэндээ зогсоод өөх үү? Тэгээд там руу явах уу? Сүүлийн хідэн алхам чинь хамгийн бартаатай, хамгийн давчуу, хамгийн нарийн байсан ч бүх хүчээд ажиллан зүтгээд орой дээр нь гарахгүй гэж юу? Гэсэн бодлыг гинт төрүүлсэн. Би ууланд авчиж чад бурхан надтай амьдрал яриа, тэнгэрийн улсын тухай яриад. Тэгээд дуулал 23-ыг сануулад яг тэр үед юу гэж бодгцэн. Үхлийн харах хөндөөр туулсан чи хор муугаас үл байна. Учир нь таны саваа таны таяг тайвшруулна болдго юм аа. Тэгж бодоод замдаа би нэг модон таяг олж авсан байхгүй юм мод байс. Тэр мод 10-ны таяг шиг тэр модон таягаа тулаад явнаа. Бууж өгөх болоогүй байна. Орой дээр нь гарнаа гэж бодоод бүх хүчээд ажиллана. Орой дээр нь гарсан баг. Орой дээр нь гараад нэг сарвчин дотор орж суугаад дуулал 23-ыг бясалгасан. Дуулал 23 өмнө нь хүн хэцүү үедээ цээжээр уншин, маань мэгзэм шиг л уншдаг байсан тийм дуулал маань байгаа. Ойрын үед уншаагүй санагдаад тэгээ дотроо тунгаан бодоо дуулыг уншаад бясалгаа сууж исэн. Харин тэр үед бурхан надад хамгийн түрүүн эзэн миний хончин гэдэг үгийг л сануулсан. Энэ үг л өрөөсөө ингээл эхнээсээ гацаа зогссон. Энэ үг л дахин дутагдаад, энэ үг дахин бодогдоод цаашаа явдгүй. Эзэн миний хончин, эзэн миний хончин, эзэн миний хончин гэв. Гэхдээ тэгээд юу гэж тэ эзэн миний хончин штэ, амин штэ гэсэн чинь нөө амин байна. Учир нь чи бурхныг хонио болгочихжээ. Өөрөө бурхны хончин болчихжээ гэж надад хэлсэн. Тэгмээр байна, ингэмээр байна, тэгж өгөөч, ингэж өгөөч, тэгээд яах, ингээд яах, тэгэж болохгүй, ингэж болохгүй. Тэр ч хэцүү, энэ ч хэцүү, яаж амьдрах юм бэ бурхан? Амьдрал юу болоод байгаа юм бэ? Гэж бурхныг баруун зүүн өмнө хойшоо боссуу хэмээн удирддаг бурхны хончин болчихжээ гэдгийг надад сануулсан байна. Тэгээд гинт тийм бодол төрөхөр нь гинт гимшмээр санагдаад гимшлээ. Бурхан минь намайг уучлаарай. Би ч бүр солиорч гүцжээ. Та миний хончин байхад би таныг удирдаад байсан юм шүү энэ чинь. Тэгсэн чинь бурхан нэрээ тэгсэн. Чи миний хонио, би чиний хонио. Би бүр алин гэдгийг ялгахаа байсан гэж тийм ээ бурхан надад ухаарлаа гэсэн юм аа. Яг энэ ухаарлалтаа зэрэгцэн эзэн миний хончин байхад би юунд зовох юм бэ? Надад юу дутах гэж дутвал дутна л үз эзэн өөрөө хариуцлага хүлээн. Эзэн миний хончин юм чинь гэдэг бодол гинт хүчтэй зоригтой төрж орж ирээд гинт уул орой дээр хүч дүүрээд уулын ураг гүүгээл буучсан. Хайр тахтуу нар минь ээ. Эзэн бидний хончин юм аа. Тэр тусмаа амиа өгөн байж биднийг хайрлсан сайн хончин. Гэтэл бид нар үүнийг мартчихдаг. Сатан бидний амьдралд янз бүрийн бэрхшээл, зовлон бидний төсөөлөөгүй, өгөөшгүй, санаанд багтамгүй асуудлуудыг өгөх үед бид нар тэр асуудал бэрхшээл, зовлонд туйлдахдаа эзэн миний сайн хончин гэдэг үннийг мартагнадаг. Яг ингэж мартагнах завсар сатан бидний зүрх сэтгэлийн төв рүү үн цэний зөрчлийг шургуулдаг. Юу үнэтэй болоо гэдэг асуудлыг бидэнд эргэлзээтэй болгодог. Уг нь бурхан үнэтэй. Бурханы нэр хүнд, бурханы ажил, бурхан туйлын үн цэн гэж бодож ийсэ, итгэж ийсэ, амьдрч ийсэ. Гэтэл амьдралын бэрхшээл зовлон донд гэнт нэг мэдсэн чинь юу ч хүлээдэ болчихсон байдаг. Бурхан үнэтэй билүү? Яг бурхан үнэтэй л дээ. Бурхан чухал л да. Гэхдээ тэрнээс л чухал юм байна. Тэрнээс л чухал юм. Энэ яаралтай зүйл байна гэж бодохдоо бид өөрөө ч үл анзаарна. Бурханыг өөрийн хонь мэт болгоно.
Тэгж өг, ингэж өг, тийшээ яв, ийшээ яв хэмээн дураараа түүнийг удирдах гэж зүтгэдэг хүн болно хуурчдаг байна. Бидний амьдралын төв хөдөлж, бидний амьдрал асар том хөдөлгөөнд орсон учраас бид нар туйлд нь ядарна. Бидний сүнс бүүдэж, бид ивэлээ алдаж, бид нар дутуу дулимгийн мэдрэмжинд боолчлуулж эхэлдэг байна. Хайртай хамтын туяачууд минь ээ. Яг одоо бид өөрсдийгөө эргэн нэг удаа харах цаг ирээд байна. Бид өөрсдийгөө эргэн нэг удаа чеклэе. Надад хэлж байгаа гэдэг чинь хамтын туяа цуглаанд хэлж байгаа гэсэн үг. Мэдээж инхээ пастор хувь хүний хувьд бурхны өмнө асуудал гаргасан, гэмссэн. Үнэхээр миний туйлын буруу гэдгийг би ойлгож байгаа. Гэхдээ манай чуулган хамтын туяачууд бид адилхан байна. Бид өөрсдийгөө эргэж хармаар байна. Таны хувьд яг одоо юу үнэтэй вэ? Үнэхээр бурхан миний хувьд хамгийн чухал, хамгийн үнэтэй гэж та үнэхээр хэлж чадах уу? Шударгаар чадахгүй байгаа хгүй юу бид нар? Бид нар бүгд үнцэнэ зөрчилд орсон. Бид бүгд наана амен гэвч цаана нөө амен гэж хашгирч байгаа. Бид бүгдээрээ ивэлгүй болсон бай. Бид нар ивэл дүүрээгүй, ивэлгүй болсон бай. Ивэлийн дутагдалд орсон. Тийм учраас аргагүй ирэхэд бүтсэн сөөдөр ирээд сууж байгаач. Бурхан өрөөхгүй байх вэ гэж айсандаа бид ирээд сууж байгаач. Үнэндээ бурхнаар хончлуулан баярлсандаа, талархсандаа сэтгэл дүүрэн ирээд сууж байгаа хүн хэд байгаа болоо. Мэдээж тийм хүн байгаа л байх. Гэвч цөөхөн байхаа. Өнөөдөр бид нар бүгд өөрийгөө шалгах хэрэгтэй байна. Эргэж харах хэрэгтэй байна. Үнэхээр бурхан та миний амьдралын дээд үнцэн үннээсээ мөн үү? Шударгаар өөртөө үнэнч байгаад бурханы өмнө ил байгаад өөрийгөө шалгаж нэг удаа үзэх хэрэгтэй байна. Бурханаар ямар нэг ашиг олж бурханыг өөрийнхөө зорилгын төлөө хэрэглэх гэж зүтгэдэг болох хэрэгтэй байна. Эзэн миний он ч дутх зүйл байхгүй гэж хэлэхдээ амен Давидын гой дуулал шүү гэж бодох биш. Үнэхээр тийм шүү гэсэн сэтгэлээр хэлж чаддаг байгаасаа гэж та бүгдийг эзний нэрээр өрөөж байна. Амен. Бидний мэдж байгаа чинь энэ дуулыг Давид бичсэн байгаа. Давид бол Израилийн хамгийн агуу үлгэр дуурайл бүхий хаан байсан. Гэвч яг үндэ Давид Библиэл дээрээс харвал онцгой нэгэн байгаагүй. Жирээнээс жирийн нэгэн байсан. Бид нар Библийг унших юм бол Самуэль номон дээр нэг удаа Самуэль зөнчийг бурхан Есийн гэр бүл рүү Давидын аавын гэрлөө илгээсэн байгаа. Тухайн цаг үед иш үзүүлэгч хүн манай гэрт ирнэ гэдэг нь ерөнхийлөгч эрэхтэй ани том үйл явдал болж байгаа байхгүй. Асар том. Яг л Самуэль бол улсын хэмжээний улсын хэрэг явдлыг одоо шүүдэг, шүүгч, иш үзүүлэгч, тахилч тийм одоо чухал хүн байсан. Зүгээр нэг айл Есинд ирнэ гэсэн. Тэр үед Еси өөрийн тийм ээ одоо Давид отхон хүүг дуудаад за чи хониндоо яваа. Манад одоо Самуэль иш үзүүлэгч ирэх гэж байна. Ах нар чинь гэртээ байх хэрэгтэй байна гэж хэлсэн. Энэ бол Давидыг аав нь үл тоож байгаа, дорд үзэж байгаа үзэгдэл юм. Чи байсан байгаагүй хамаагүй. Чамд нэг хэрэгтэй явдал бишээ. Чи зүгээр хонь мониндоо л явжээ. Энүүгээр томчуудын яриа болох гэж байна. Орчин цагийн хүүхдүүд бол ийм үйл явдал өөрт нь ингэж хандвал шууд хэлнэ. Шууд гэрхэн анзаарна. Өө та намайг хэрэггүй гэж байгаа юм уу те? Би байх хэрэггүй юу? Би ерөнхийдөө уулзах ирэхгүй юу те? Гэд урдаас тоохчгүй хэлнэ. Харин Давид заа гэд дуугаа хониндоо явсан. Давид тийм гинэн цайлган дуулууртаа тийм нэгэн байсан байгаа. Тийм цэвэр ариун зүрх сэтгэлтэй байсан гэж хэлж олно гэсэн үг. Бас дараа нь түүнийг дайны талбар руу ах нартаа хоол хүргэх гээд аав нь явуулж байгаа. Том одоо энэ бяцлаг, бетонтой сүү, одоо шуудалсан мах энэ төр үүрүүлээд дайны талбар руу явуулсан. Давид мэдээ цааргалж болох байсан. Дайн болж байгаа газар руу би явмааргүй байна. Цэргийнхээ хоолыг дэд амьдрын үзгээ шилж болох л байсан. Гэвч Давид тэгээгүй. За дуулууртай байдлаар явсан байна. Итгэлийн амьдралд алсын хараа мэдээ чухал. Гэхдээ алсын харааг харж чадах хол хараатай хүн мөн үү бид нар? Бид нар бол хонь. Бид нар хонь холыг хардаггүй. Алсын хараа мараа гэж том юм яриад бид нар жинхэнэ үндэн дуулууртай байдлыг мартдаг. Өдөр бүрийн дуулууртай амьдралыг бид нар гээдэг.
Асиара гэж томыг хараад хол ардаг хүн болонгуудаа нүдний өвөнд байгаа өөрийн завхралыг олж хардаггүй. Өөрийн доторх үн цэний зөрчлийг бид нар олж хардаггүй. Том юм яриад хол хараад үнэндээ Бурханаас холдсноо мэддэггүй. Гэтэл Давид өдөр бүр эцгийн үгэнд дуулууртай байдаг эгэл жирийн тийм одоо хүү байсан. Дайны талбарт очисон чинь Филистийн цэргийн жанжин Голиат түмэн цэргийн Бурханыг доромжилж байсан. Үүнийг харсан Давид Бурханыг өмөөрн тулаанд орж улмаар Голиатыг ялсан байна. Яг энэ үеэс Бурханы тослогоо дуудлага ирсэн. Давид Бурханы тослогоо дуудлагыг аваад амьдрал нь дээрдсэн үү? Сайн сайхан болсон уу? Үгүй. Эсэргээрээ үгүй швэх зовлонд орсон. Харин ч бүр аавынхаа гэрт хонио хариулдаг байхдаа амар байсан. Аавын эснийг хичээл өгсдгийг ичгээл хургаа хариулаад хонио хариулаад хэр талаар гүүгээл санаа амар байсан бол Бурханаас дуудлага аваад ариун сүнсний тослогоо авсан биш. Бүр өдөр бүр зүхтаж, дүрвэж, тэнвэжлэх, аймаа алдах ийм хэцүү амьдрал Давид орсон байна. Ийм хэцүү амьдрал 1-2 жил биш бүр 10 хэдэн жил Давид амьдэрсэн. Саул үргэлж түүнийг алах гэж хөөн. Давид байнга л зүхтана, хад агавгаар орогнон, хоолтой хоолгүй хонон, тийм ээ? Янз бүрийн хүнд хэцүү нөхцөл байдал Давид ганцаардаж, гадуурхагдаж амьдэрсэн. Нэг удаа Саулыг алах боломж түүнд олдсон байгаа. Шадар туслагууд нь түүнийг алаа, Бурхан боломж өгж гэнэ гэсэн. Харин Давид Бурханы тоссон эрх мэдлийн эсрэг гар далайхгүйгээ түүнийг алаагүй. Гэтэл энэ боломж хоёр дахь олцсон. Бид нар байсан бол өмнө хийгээгүй дахиад хоёр дахь боломж ирж байгаа юм шиг яг Бурханы хүсэл байхаа гэд шууд алчих байсан баг. Гэтэл Давид тэгээгүй. Үгүй. Бурханы тосож томилсон эрх мэдлийн эсрэг зогсох нүгэл үйлдэхгүй хэмээн түүнийг алаагүй. Энэ бол Давидын итгэл. Өдөр бүр хэрхэн Бурхан төвтэй үн цэнийн Бурхан төгсөн амьдралаар дуулууртай амьдралаар амьдардаг гэдгийг харуулж байгаамаа. Бид яаж бурханлаг үн цэнтэй байх вэ? Өдөр бүр Бурханы үгэнд юу ч би шалахгүй үг байсан ш дуулууртай байснараа бурханлаг үн цэнээр амьдрна. Том юм ярьчаад өдөр бүр Бурханы үгийг зөрчөөд байвал юуныхан бурханлаг, бурхан төвт амьдрал байх вдэ. Эцэстэн Давид бүр орох газаргүй, очих газаргүй болсон. Тэгээд явж очисон газар нь түүний одоо алсан дайсан Голиатын нутаг байсан. Голиатын төрсөн нутагт очиод Давид магадгүй өөрийг нь таньчих байхаа гэж бодоод толгоогоо гэлжилгэн шүлсээ урсган гараа махилган маанаг царай гарган галзуу хүний дүрсгэж өөрийнхөө амийг хоох байсан. Амиа аварсан баг. Эзэн бол миний хончин эзнээр өдөрдүүлж байгаа амьдрал дутх зүйлгүй амьдрал байна уу? Яг энэ үедээ л Давид дуулал 23-ыг зүрхэндээ дуулсан. Голиатын нутагт галзуу хүн шиг шүлсээ өсчүүлж явахдаа тэр дотроо эзэн бол миний хончин. Дутх зүйл надад нэг ч үгүй. Ургамал огоон бэлчээр тэр намайг хөвтүүлж усны дүлгөөнд тийш тэр намайг хөтэлдэг. Амин сэтгэлийн минь тэр сэргэж нэрийнхаа төлөө зөвхтийн замаар намайг алхуулдаг. Үхлийн харгуу хөндийг туулсан ч хор муугаас би үйл байна. Учир нь таны сава, таны таяг тайшруулал нь болдог. Өстнүүдийн өмнө та надад ширээ засчээ. Өөрийн минь толгойг тосоор бас тосолж. Аяга минь дүүрч бэлтгэнэ. Сайн сайхан игээд хайр инэрлэлтэн насан турш минь намайг лавтаа дагна. Эсний өргөнд мөнхөд оршин сууна. Амен. Давид ийм итгэлээр галзуу дүрсгэн хэцүү байдлаас гарч ирсэн байгаа. Амен оо. Хайр ах トゥ нар минь ээ. Эзэн бол бидний хончин. Бидэнд дутх зүйл нэгч байхгүй. Та ургамал огоон бэлчээр шиг амьдралтай байна уу? Та дүлгөө усны дэргэд хэвтэж байгаа мэт налгар байна уу? Эсвэл таны амьдрал дайсныхаа өмнө ялалтын ширээ засан найр хийж байгаа мэт элбэг дүүрэн байна уу? Эсвэл магадгүй үхлийн харахуу хөндийг туулж байгаа мэт үхчихмээр амьдралаар та амьдарч байна уу? Эсвэл эзэн нэрийнхаа төлөө таныг ташуурдаж зүвийн замаар баруун зүүн тийш хазаалахгүйгээр алхуулж нарийн давчуу замаар тууж гинэ үү? Альч замаар явсан эзэн бол таны хончин юм аа. Таны амьдрал дутх зүйл байхгүй маа. Учир нь тэр таныг хончилж байгаа. Амен уу? Ингэж итгэж үнэмшиж, ингэж үүнийг амьдралынхаа гол үзэл баримтал болгож амьдрал чи бурхан төвтэй амьдралаар амьдр. Чиний амьдралд үн цэний зөрчил үүсэхгүй байх болно.
Гэтэл амьдрал хаана байгаас шалтгаалan чи хувраад авил. Ургамал ногоон бэлчээртэй усны дөлгөөн газар байхдаа халелуя амен гингуута үхлийн аргуу хөндөө очихоор л тий хайч чхва та алга байна штэ гэл ингээд л хувраад авил. Сатан үргэлжийн мөнхөд биднийг тийм ээ зовоож үргэлжийн мөнхөд бидний дотор зөрчлийг үүсгэж эцэстэн бид нар яг над шиг Бурхныг хончлох гэж зүтгэдэг пастор эсвэл итгэгч болж хувирна гэсэн үг юм аа. Давид хончин эсвэл зүхтэн дөрөвч байхдаа гим нүгэлд унаагүй. Давидын амьдралд байгаа хамгийн том бидний сайн мэддэг нүгэл бол Батшебата завхаарсан явдал. Энэ нүглийг Давид хаан болсон хойно хийсэн. Түүний амьдрал амар тайван болсон, зүхтгаа болсон, ордонд амьдардаг болсон, бүр дайнд явхаа болсон, асар болон хүчрхэг жанжид бий болсон. Өөрийнхөө өмнөөс хүмүүсийг дайнд явуулчаад өөрөө сайхан ордондоо амрах ийм амар тайван эрхтэл Давид нүгэлд унсан байна. Бидний амьдралд бүх зүйл сайн сайхан байна гэж бодвол бид илүү бурхан төвтэй, илүү бурханаас зурах ёстой юм аа. Амьдралын бүх зүйл сайхан байх үед бид хэрхэн бурхан төвтэй байж бурханаас зурах вэ? Юу гэж бодож байна вэ? Амен амен бурхан өрөөж ийнэ сайхан байна. Пастора амен шүү. Цуглаан дээр тэгж хилчээл гэртээ ирж гисцээ хэлээл гадуур яваал те энд очиж найргаал тэнд очиж найргаал сүмдэр ярил амен амен гэл яваад ах уу. Тэхийн бол шууд үн цэний зөрчилд орцсон явж байгаа. Чи худлаа амен гэж байгаа цаанаа нөө амен гэж байгаа гэсэн үг. Бидний амьдралын бүх зүйл сайхан байх тусам бид илүү цуглаан төвтэй, бурхан төвтэй, залбирал төвтэй, чимээгүй цаг төвтэй, сайн мэдээ төвтэй, үйлчлэл төвтэй амьдралд өөрийгөө хаях ёстой. Өөрийгөө албаар оруулах ёстой маа. Пастор хийхгүй байсан ч өөрөө би хийя, би зориулъя, би өргөё. Би үйлчлэе гэж хэлдэг байх ёстой. Ашгүй намаа хэлсэнгүү. Ашгүй гэд ингээд зутаад байвал чин амен гэж байгаа ч гэсэн чиний амен чин хэр гүйхэн бэ гэдг нь Бурхны одоо өмнө ил байгаа гэсэн үг. Чиний амен гүн, чиний мөн чанар, мэс чанар зүрхний гүн хүртэл гүнзгий байх ёстой байхгүй. Өнгөцгөн амен 2-3 метр ухангуу цаана нөө амен байвал бид нар нөө хитэн алхмын цаана амьсгаадаа зогсож байгаатай адилхан болидо энэ хүртэл явсан мод болоо шүү дээ. Энэ зэрэгтээ итгэхэд болоо. Энэ зэрэгтээ үйлчлсэн мод болоо шүү дээ. Тэгсэнсгээл те ингэсгээл эвтэйг нь аргалж байгаа л тэгэл диваажинд осчих л да гэж бодож байгаа бол бүтэхгүй. Бурхан элэг дог болдоггүй, бурхан хуурддаггүй. Бид нар цуглаан доторх байр суурь маань бэхжээд ирэхээр дууны өнгө өөрчлөгддөг. Миний хэлж байгааг нөлөөтэй болонгууд чанга хоолоогоо шахаад сэтгэл хөдлөл нь ил болдог. Нүүр нь хувь сүс, нүдэн гэлс хийгээл намайг хингэж одоо намайг сонсохгүй та нар хол явахыг чи харьяа гэсэн байр байдал, хандлага, хаялга, цацлага гаргаад эхэлвэл аль хэдийн үн цэний зөрчилд орчихсон байна гэсэн үг. Бид нар үйлчлэлийн талбар дээр удаан байгаад ирэхээр эсвэл нийгмийн байр суурь маань нэмэгдээд ирэхээр эсвэл би өөрийгөө бусдаас илүү байна гэж мэдрээд ирвэл тэр тусмаа даруй, тэр тусмаа бурхан төвтэй, тэр тусмаа бурхнаас эмээж, айж, бурхнаас айх хэрэгтэй тэр тусмаа. Тэгхгүйгээр л толгоогоо хаялал, тий сүмдээ ирсэнд бол болоо үсттэй, өөр яалах гээд байгаа юм бэ гэсэн царайтай амьдраад байвал би бол яахчгүй л дээ зүгээр ааштай байгаа юм байна гэж бодвол байж гин. Харин та өөрөө хэцүү байдалд орно. Та зүгээр л уулын дунд хүрчээл энэ сайхан байна оо ингээл байжээ гэж бодож байгаа. Тэгвэл та замаа дуусгааг байгаа учраас аврагдахгүй. Таны амьдрал Тэнгэрийн аанчил байхгүй байна гэсэн үг. Та гаднаа хоншигч дотроо ямаа байна гэсэн үг. Хэцүү байсан ч Бурхнаар саваадуулаад, Бурхныг түшиж тулаад, Бурхан та миний бүх утга учир гээд тэр хідэн хад асахтаа тэр жоохон өндөр налууг даван тулах хэрэгтэй юм. Тэр үлдсэн замаа дуусгах хэрэгтэй юм аа. Амен уу? Амен уу? Амен. Хууртгаа болцгоё. Өөрийгөө болсон гэж бодож андуурхаа болио. Огт болоогүй байгаа шүү. Хаач байсан юм бэ? Хаач байсан юм бэ? Аливаа цуглаан пастрынхаа төвшингээс илүү гардгүй гэж байгаа. Танай пастор чинь ямар төвшөнд байгааг харсан уу? Тэгвэл та нар хаач байсан юм? Тийм учраас яах нь бид нар бүгдээрээ өөрийгөө эргэж харъя.
Өөрийгөө эргэж хараа, өөрийгөө чеклээ. Бид нар сүрхийн мундаг царай гаргахаа болцгоё. Гимши. Эсний өмнө үнэн бай. Үнэхээр бурхан төвтэй. Үнэхээр бурхан амьдралын минь дээд үнцэн. Үнэхээр түгээр өдөрдүүлж өдөр бүрийн эгэл жирийн амьдралдаа бурхантаа тий дотно. Бурханы өмнө халуун дулаан үгээр нь амьдрдаг ийм хүмүүс болцгоё. Амен уу? Амен. Тэг үнэхээр бидний эзэн бол сайн эзэн юм аа. Тийм учраас бид нар тийм ээ одоо цуглаан доторх байр суурь юм уу эсвэл амьдрал дээр байгаа байр суурь маань сайн сайхан болоод бэхжээд ирэхин үед өөрсдийгөө харцгаая. Өөрчлөгдөж гинөө. Угаасаа өөрчлөгддөг байхгүй, өнгө нь хувирдаг. Уг нь их айгүй айтайх нүдэн дулаан өнгө байсан чинь жоохон амжилттай болонгуудаа тийм хүүтэн эсвэл солигддог тэмдэг шиг гинт өөр өнгө. Нөгөө хүн мөн үү? Тэр мөн үү? Гимээр өнгө гяс шиг гараад эхэлдэг. Тэхэ болцгоё. Үргэлжил бурхны өмнө даруй үнэн байцгаая. Давид хаан яг л тийм үед унсан, асар том нүгэл үлдсэн, хүний амьд хүртэл хүрсэн. Мэдээж тэр эргээд эзний өмнө гимшиж, тийм ээ? Одоо бурхан түүнийг игүүлсэн ч гэсэн тэр нүглийн үр дагавар гаслан байсан. Аимшигтай зүрх зүсэм үр дагаврыг тэр туулсныг та нар Библиэс мэдж байгаа шүү дээ. Тийм учраас бид нар хэрвээ бид болж байна, бүтэж байна гэж бодож байгаа бол илүү үйлчлэлд үнцэн өгье. Чимээгүй цагийн уралдаан зарласан 30 хүн л чимээгүй цаг өгсөн. Бусд нь яагаад өгөхгүй байгаа юм? 30 хүн л дуулууртаагаар энэ ч авчраа тавилаа чимээгүй цагаа. Мэдээж аль хэдийн чимээгүй цагаа хийгээд зуршил болцсон хүмүүс олон байгаа. Тэр хүмүүс бусдаа боломж өгье гэд өгөөгүй байх л даа гэж би найдаж байна. Гэтэ яг үндэ зуршилж болоогүй тий? Яагаад бид нар тий дуулуургүй байгаа юм бэ? Яагаад бид нар сайн мэдээ ярихаа болж байгаа юм бэ? Яагаад бид нар бүтэнсээ өдөр ирж өгч байгаа, сууж өгч байгаагаараа ханаад байгаа юм? Удахгүй манай цуглаан 3 хүн эс гэдэг эсийн бүлгийн шин бүтэц зохион байгуулалтанд орох гээд байна. Би бурхны өмнө залбирал гэж хааслал байна. Эхэлж чадахгүй л байна. Яагаад гэвэл 3 хүн эс болохоор олон чиглүүлэгч гарч ирнэ гэсэн үг. Одоо байгаа 22 3 чиглүүлэгч нараа тий сайн хөдөлж чадахгүй байж тэр олон чиглүүлэгчийг яах вэ гэж бодохоор би гэж зогсоод байгаа. Хааслал зогсоод. Яагаад би тийм ээ бусдын өмнө зогсож хариуцлага хүлээх хэрэгтэй юм бэ? Өөрийнхөө төлөө байхгүй юу? Өөрийнхөө төлөө. Бурхнаас эмээж бурхны өмнө та үнэн байя, уулын ориглыг тултлан авирья, эцэст нь гарья гэвэл байгаа бүх хүчээд ажиллаад та өөрөөсөө гадна 2 хүнийг халамжлах хэрэгтэй. Дагуулах хэрэгтэй. Санаа тавих хэрэгтэй. Та завгүй. Ажил ихтэй. Бөөн завгүй. Би мэдчихээн, би ойлгож байна, бурхан ч мэдж байгаа. Тэглээгээ та завгүйгээд өгөхгүй байх уу? Завгүй байна гэд тэнгэрөөс очихгүй юу? Төөрөлтгөө болцгоё. Юу үнцэнтэй гэдгийг сана. Юу чухал вэ гэдгийг сана. Төөрөлтгөө болиё. Хүмүүсээ. Одоо баярлаж ханлаа. Цагаан сараа ч гэлээ, Марта ч гэлээ, одоо боллоо. Одоо ажлаа эзэхэй. Амен уу? Амен. Тийм учраас бид нар үйлчлэлд анхаарая. Чимээгүй цагаа хий. Сайн мэдээ тараая. Өөрийгөө хойхойлохоо болиё. Учир нь өөрийгөө хойхойлох юм бол инхээ пастор хохирохгүй, хамтын туяа цуглаанд хохирохгүй, таал хохирно. Та уулын орой дээр гараагүй байна гэсэн үг. Дундаас нь та буцах гээд байна. Энэ зэрэгтэй бол болоо гэд буруу бодоод байна. Андуураад байна. Таяга тулаад бурхнаа түшээд бүх хүчээ шавхаад нурууныхаа хөлсийг гоожуулаад орой дээр гарах хэрэгтэй. Орой дээр бурхны дуу хоолой байгаа, бурхны үг байгаа. Тэр орой дээр гарах хэрэгтэй байна. Амен уу? Хажуудлын үндэ хэлье та. Эзэн бол миний хончин. Дутх зүйл надад байхгүй. Оройроо зүтгэе. Бүх хүчээд ажиллаа зүтгэе. Амен. Би оройроо ингээл өсөхгүй юу? За явъя да. За болохгүй. Ямар ингээд өөхөд ямар тамруу явуултаа нэш зүтгэе да. Бурхан тэгээд байгаа болохоор тэгээ явсан. Явах тусам хамсгаадаал ёо. Оройн ойрхон байна уу би дөө? Оройн ойрхон байна уу? Асуугаад байсан. Өөш талтаал явж штэ гिचээ. Одоо нэг 400 м байгаа.
Одоохон хүрлээ, та одоохон хүрэх гэж байна. Тэгсээр орой дээр нь гараад ёо ашгүй нэг орой дээр нь гарлаа гэж утсан байна. Бид нар ч гэсэн тийм ээ, итгэлийн амьдрал тийм байдаг. Би болж гин үү? Би дажгүй байна уу пастора? Болж гин үү? Болох гэж байна. Одоо жоохон зүтгэж болох гэж байна. Тэгсээр байгаад бид нар эзэнтэй уулзаж ивэл дүүрч диваачн Тэнгэрийн улсын тийм ээ. Бас энэ газар дэлхий дээр бурхнаар удирдуулдаг хүмүүс болноо. Ойлгосноо? Амен. Өдөр бүр тэр яг төвшингээ хадгалах хэрэгтэй. Өнөөдөр энэ улаан шугамн дээр байлаа гэд маргааш улаан шугамн дээр байна гэсэн үг биш. Өнөөдөр чи математикт онц авлаа гэд маргааш онц авна гэсэн үг биш шүү дээ. Өдөр болгон даалгавар хийж ээж бид нар дүнгээ хамгаалдаг үсттэй. Итгэлээ ч гэсэн тэгж хамгаалах. Өдөр болгон бид нар тийм ээ даалгавар биелүүлж итгэлээ хамгаалж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй болохоор инкаунт авсан ивэл одоо ч гэсэн байгаа гоё эсэн шүү. Гоё хിവэрэ байгаа. Үгүй. Аль хэдийн дотор чинь мөнгө чухал штэ. За яг хөө сүмдээ явъя. Яаж амьдрах юм бэ гэдэг бодол ороод ирсэн байгаа. Үн цэнэ зөрчилд орцсон явж байгаа. Нөгөө ивэл дүүрэн байхдаа бүгдийг уучлснаа мартаад буцаад гомдолд эзэмдүүлээд харахаас дургүй өрөөд зэвүүх өрөөд үзий ядаад хараамаар санагдаад гэсэн л явж байгаа. Бүгд хамтдаа эзэн юм залбирлын цагтаа оръё. Эзэн минь та бол миний хончин. Утга зүйл надад нэг ч үгүй. Дуулал номны 23 дугаар бүлгийг цээжилсэн хүмүүсээ уншаад залбираарай. Яг бол энэ бидний зам байгаа. Эннээс өөр зам байдаггүй. Яг л энэ замаар амьдрал чинь хаанч байсан бурхан чамааг удирдна. Дүлгэн усны дэргэд байна гэд бүү андур. Үхлийн хархуу хөндий ирнэ. Дайсантайгаа тулалдах үе ирнэ. Тэр үе болгонд бурхан чамааг хончлох ёстой. Түүнийг төвөө болгох амьдралынхаа төвцийг зөвхөн бурхан дээр төвлөр. Бүгд хамтдаа инхүү эсний өмнө залбирцгаая. Амаа нэгэ чангаар залбирая. Халелуя. Их эзэн минь таньд баярлалаа. Эзэн та бидний хончин. Дутх зүйл бидэнд байхгүй лээ. Өнөөдөр бидний амьдрал ямар ч төвшөнд байсан. Бид амьдралын ямар ч нөхцөл байдалд байсан. Тийм ээ аваа. Бид тань руу хандаж тань дээр л төвлөрч байна. Бид дутуу тулмаг байдал дээр эсвэл гомдлол ба уур хилэн, бухимдал, стрессэн дээр биш. Харин эзэн тань дээр төвлөрч байна. Учир нь эзэн та бидний амьдралын дээд үнц юм билээ. Танаас үнэтэй, танаас чухал гэж бидэнд байхгүй хэмээн тунхаглаж байна. Бидний сул дорой, бидний нүгэлт мөн чанарыг өрөвдөж өршөөж, уучлан нэгүүлсэх болтугай. Ариун сүнсээрээ биднийг дүүргэж, эзэн бурхан төвтөө таниар удирдуулж хончлуулсан амьдралаар амьдрдаг хамтын төв чуулган байхад биднийг удирдаач. Тандаа бүх алдрыг өргөн тандаа талархаж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен Иесус. Амен. За өнөөдөр манай цуглааны 2 зочин байна. Танилцуулах юм. Та бүхэн бас яг номлол шиг